Сайн байцгаана уу? Монгол Оюун Сургуулийн баг боловсролын багш Бурмаа. Зөрүү тооцох бодлого буюу нэгийг нь чөлөөлөх бодлогыг хэрхэн бодохыг тайлбарлая. За бодлого 1. Туяа 8 дэвтэр 6 үзгийг 15,000 төгрөгөөр, Бота 5 дэвтэр 6 үзгийг 10,500 төгрөгөөр авав. Үзэг бал тус бүр хэд болсон бэ гэсэн бодлого байна. Нэгийг нь чөлөөлөхдөө өгөгдлүүдийн зөрүүг олох ёстой. Ингээд 8 дэвтэр 6 үзэг 15,000 төгрөгөөс 5 дэвтэр 6 үзэг 10,500-аа хаснаа. Ингээд үзгээ чөлөөлж 3 дэвтэр нь 4,500 төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. За тэгвэл 4,500 нь 3 дэвтэр юм бол 1 дэвтэр нь 1,500 төгрөг болох нэ. 1 дэвтэр нь 1,500 бол 5 дэвтэр нь хэд вэ гээд 7,500-гээ 5 дэвтэрнийхээ үнийг гаргаад ирнэ. За нийт 10,500-аас 7,500 5 дэвтэрнийхээ үнийг хасгаар 3,000 буюу энэ нь 6 үзэгний үн болно. 6 үзэгт нь 3,000 бол 3,000-аа 6-тай хуваахаар нэг үзэгний үн буюу 500 төгрөг гарч ирж байна. Бодлого 2. 7 удах гурил 4 удах будаан 195 кг жинтэй, 6 удах гурил 2 удах будаан 160 кг жинтэй байв. 1 удах гурил 1 удах будаа ямар жинтэй вэ гэсэн бодлого байна. За эхлээд бүгдээрээ бодлогынхаа өгөгдлийг зуръя. За 1-р хэсэг нь 2-р хэсэг нь. За ингээд бидний олох ёстой зүйл бол 1 удах гурилын жинг мөн 1 удах будааны жинг болох ёстой. За ингээд 7 удах гурил 4 удах будаа 6 удах гурил 2 удах будааныхаа зөрүүг олъё. Өмнөх бодлого дээр бид тэднийг чөлөөлөхдөө шууд хасаад олж исэн. Гэтэл энэ дээр шууд хасаад олъё гэхээр нэг нь чөлөөлөгдөхгүй байна. Энэ үед аль нэг нь дахин ихсгэе. Алийн дахин ихсэх боломжтойг ажиглая. 6, 7, 4, 2 гэсэн тоонууд байна. За тэгвэл 2 удах будаагаа 2-т үржвэл 4 удах будаатай тэнцэх юм байна. Ингээд бүгдийг гişмжлэн үржүүлээд 12 удах гурил 4 удах будаа 320 кг болж байна гэж үзээд үүнээсээ 7 удах гурил 4 удах будаа 195 кг асвал будаа маань чөлөөлөгдөөд 5 удах гурил нь 125 кг-тай тэнцэх болно. 125 кг нь 5 юм бол 1 удах гурилынхаа жинг олъё. 125-ыг 5-д хуваагаад 25 кг энэ нь 1 удах гурилны жин болно. Ингээ 25-ыг 7-д үржүүлээ 175 кг энэ нь 7 удах гурилны жин байна. Нийт 195 кг-аас 175 кг-аа асвал 20 кг буюу энэ нь 4 удах будааны жин болно. Ингээ 20-оо 4-тэй хуваагаад 1 удах будааны жин гарна. Бодлого 3. 4 үзэг 8 шугам 880 төгрөгийн үнэтэй, харин 5 үзэг 9 шугам нь 1050 төгрөгийн үнэтэй бол нэг үзэг 1 шугам ямар үнэтэй вэ? Бодлогын өгөгдлөө товч тэмдэглэл хийгээд нэгийг чөлөөлье. Зөрүүг нь олгоё гэхээр аль нэг нь чөлөөлөгдөхгүй байна. Тэгэхээр 1-р арга энэний тохиромжгүй байна. За аль нэгийг дахин ихсгэе гэхээр бас боломжгүй учраас 2-р арга бас болохгүй. Тэгвэл одоо 3-р аргыг сонгох хэрэгтэй. 3-р арга буюу зөрүүлж үржих аргыг сонгоё. За ингээд бага тоогоо сонгож аваад 4 үзэг 8 шугам 880 төгрөгөө 5-аар үржүүлээд 5 үзэг 9 шугам 1050-ыг 4-т үржинэ. Ингээд 20 үзэг 4 шугам нь 4400 төгрөг, 20 үзэг 36 шугам нь 4200 төгрөг буюу үзэг нь чөлөөлөгдөөд 4 шугам нь 200 төгрөгтэй тэнцэнэ. 4 шугам нь 200 төгрөг болвол 1 шугам нь 50 төгрөг юм байна. Ингээд 50 төгрөгөө 40 шугамаараа үржээд 2000 төгрөг, нийт 4400-аас 2000 төгрөгөө хасгаар 2400 нь 20 үзэгний үн болно. 2420-тай хуваагаад 120 төгрөг нь нэг үзэгний үн болох нэ. Дараах бодлогуудыг би даан бодоорой.